Сайн уу манайхан? Өнөөдөр та нартай өөрийнхөө үзэх дуртай хит ч үзсэн хизээж үзсэн удахааргүй хөөрхөн кино болох Freaky Friday гих 2003 он гарч байсан киног яриад өгье. Гол дүрт нь тухайн үеийнхээ бүхий л хөөрхөн кинонуудад тоглож байсан Lindsay Lohan болон саяхан Everything Everywhere All at Once гих киногаараа Оскар авсан Jamie Lee Curtis нар хамтран тоглосон юм. Кино маань өсвөр насны охиноо ээж нь сэрээхгээ дийлэхгүй байгаагаар эхлэх бөгөөд ингэж татаад ч түүнийг сэрэж чаддаггүй. Харин түүний дүү нихчээгээ ядах юмгүйгээр ингээл сэрээчгдэг. Үзэгдэл солигдож ээж нь хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байх ба охиныг нь Ана, ээжийг нь Тэс, харин дүүг нь зүгээр дүүгээ дуудаад явчихъя. Ана маань ээж дүү болон өвөөгийнхөө хамтаар амьдардаг бөгөөд түүний аав нь айгүй сайн нөхөр байсан хэдий ч нас барчихсан, харин ээж нь удахгүй дахин гэрлэх гэж байгаа юм бэлээ. Мэдээж энэ нь өсвөр насны дээрээ яваа тунд сайнаар тусахгүй байгаа нь ойлгомжтой. Мөн эндээс бид Ана болон түүний ээж хоёр бие биетэйгээ нэг л ойлголцож чаддаггүй болохыг мэдэж авах болно. Анагийн ээж нь түүнийг Стейси гэх энэ охинтой найзлуулахыг хүсдэгч Анагийн хувьд тэрээр жинхэнэ шулам юм. Угаасаа л блонд охтууд цаанаасаа л нэг зөвүүн байдаг те. Харин энэ хоёр охин бол түүний сайн найзууд бөгөөд энэ гурван маань хоёр залуугийн хамтаар нийлээд айгүй хөөрхөн амьд хөгжмийн хамтлагтай. За тэгээд энэ гурван маань Анагийн крашийн талаар яриа зогсож байхад түүний краш болох Джейк нэг иймэрхүү байдлаар зөрөөд өнгөрнөө. Хичээл чихэлж багш нь зассан шалгалтын материал тараахад манай хүн F авчихсан байдаг ба энэ талаар багшаасаа асуудал багш нь бүр би буруу дүн тавиагүй гэд огт авч хэлцдэггүй. Гэхдээ энэ багш нь манай хүнийг цаагуураал жоохон зуугаад байгаа юм шиг байгаа юм. Тэгээд Анач түүний халзан толгойнхын талаар амдаа хэлтэл багш нь үүнийг нь сонсоод шийтгэхэд игдэг. Харин энэ хооронд ээж нь ажил дээрээ ирж байх ба бид эндээс түүнийг сэтгэл зүйч гэдгийг нь мэдэж авах болно. Ажил дээрээ баг зэрэг хоцроод ирэхэд нь түүний байнгын үйлчлүүлэгчдийн нэг болох Эвен гихийн залуу гомдлосоор хүлээж байхаас нь түүний ажил тийм ч амаргүй болох нь харагддаг. Харин тамирын хичээл дээр өнөөх ээжийнх нь найзлуулахыг хүсээд байдаг Стейси чинь бүр минь биоч байх ба Анаг бөмбөгөөр хит цохиод бүр сүултээ түлхээд унгааж байдаг шүү. Үүний хариуд нь ч манай хүн толгойлон бөмбөгөөрөө нэг сайхан хусч аваад дахиад шидгүүлчихдэг. Ана читгэлийн өрөөнөөс гарахтаа салгалаад юмнуудаа унгаа гатгадаг ба энэ үед Джейк гарч ирэн гитарынхын цохиурыг түүнд өгөөд энэ хоёр маань айгүй классик байдлаар танилцсанаа. Манай хүн ч хамтлагтаа гитар тоглодог болохоо хэлэхэд Джейк дараа түүний тоглолтыг үцхээр болдог. Тэд сургуулиасаа гараад Джейк түүнийг хүргээд өгье гихт хэдийгээр зөвшөөрмөр байсан ч ээжээсээ агаад татгалзчихдаг. Гэсэн ч Джейк дахин түүнийг болзоонд урих гэж байхад нөгөө халзан багш нь гарч ирснээ би чиний оронд л байсан бол хүүгүүдэд биш шалгалтандаа илүү анхаарах байсан юм бла бла гэд крашиг нь үргээгээд явуулаадах нөө. Энэ багш нь одоо эсхийг их газар Сабаконы Надо гэж мэддгүү юм шиг байгаа юм те. Анаш хичээлээ тарж ирээд краштай хамтлагаараа бэлтгэлээ хийж эхлэх ба энэ дууных нэрийг Take Me Away гэдэг. Би бол энэ дуунд нь айгүй дуртай. Хэрвээ та нар маань сонсохыг хүсвэл YouTube-ээс бүтнээр нь сонсоод үзээрэй. Энэ үед гэрээхнэн энэ чимээнээс болоод би биенээ сайн сонсож чадахгүй байх ба удалгүй ээжийнхэн сүйт залуу болох Ryan орж ирээд номыг нь хэвлэлтээс гарсан баяртай мэдээг хэлдэг. Харин Анагийн найз нь маргааш буюу Баасан гаригийн орой хамтлагаараа чухал шалгаруулалтанд оролцох боломж олсон талаар хэлэхэд нь энэ нь яг ээжийнх нь хурмын оройн зоогтоо давхцаж таардаг. Гэсэн ч найзуудтай ээжээсээ гуйгаад яаж ийгээд очихоо хэлтгээ. Тэгээд өрөөндөө яваад ороход нь өрөөнийх нь хаалгыг авчихсан байх ба ээж дээрээ очтол ээж нь харин өнөөдөр түүнийг яагаад хоёр удаа шидгүүлсэн болохыг асуудаг. Ана ч яг болсон бүх процессыг хэлдгийн даанч ээж нь итгэхгүй штэ. Сургуулийнхаа бүх хүмүүсийн гарын үсгийг нотериотор баталгаажуулаад ирээл гэдээ. Үүний дараагаар тэд гэр бүлээрээ хятад зоогийн газар орцгоох ба энэ үеэр Райн уг нь Анатай сайхан харилцаа тогтоохыг хичээдэгч Ана түүнийг огтхонч тоодоггүй. Тэгээд манай хүн маргааш буюу Баасан гаригийн орой чухал шалгаруулалтанд оролцох хэрэгтэй болсноо хэлтэл ээж нь харин хурмын оройн зоог илүү чухал гэд энэ хоёр маань ахаад л маргалдаж эхэлдэг. Ана энэ яг юу вэ гэдэг талаар ахаад нэг ярилцъя. Энэ аавын чинь тухай биз дээ. Ээжээ намайг хурхаа боль. Энэ бол шалгаруултын тухай. Та миний амьдралыг сүрүүлж байна. Одоо хангалттай Ана. Ахлах сургууль бол тийм ч хэцүү биш. Та манай сургуульд нэг ч өдөр тисгүй дээ. Үнэндээ бол би тиснэ. Бүр шийтгүүлэхгүйгээр тиснэ. Тэгээд ч чамайг шалгаруултанд явуулахгүй.
Харин энэ үед нь энэ газрын хятад эмээ гарч ирэн хоёр жигнэмэг санал болгоход маргалдаж байсан хоёр манч та үнэхээр цагаа олсонгүй гэхэд одоо л яг цаг нь гээд хятадаар учир битүүлэг зүйлсийг ярьж эхлэхэд ээж охин хоёрч дуртай дургуй жигнэмгээс нэг нэгийг аваад хартал дотор нь тайлбар шиг зүйл байх ба үүн дээр нь нөгөө хүний чинь нүдээр харагдах урт аялал утгагүй эхэлнэ. Харж буй зүйлдээ сэтгэл ханахгүй бол бусдын төлөө хайр таныг эргэн өөрчлөн гих бичиг байлаа. Үүний дараа богино хугацаанд газар хөдөлж ээж охин хоёрч гарч ирээд гэрийнхнээсээ асуудал зөвхөн энэ хоёрт л мэдрэгдсэн байдаг. Харин үүнийг нь Чайна эмээ хажуугаар нь жуумалцаад л хараад өнгөрдөг. Шүнж болж цаг яг 12-ыг заахад баасан гариг болох бөгөөд ийм зүйл болдог. Харин өглөө нь ээжийнх нь толгой доторх дуу хоолойгоор би яагаад Анагийн өрөөнд байдаг билээ? Өчигдөр шөнө юу болсон юм болоо? Би энд тас усарч гисэн юм байх та. Энэ минийх биш байна. Эднэрч минийх биш байна. За энэ бол бөөрч минийх биш гэд толинд хартал охиныхоо биед орчихсон байх нь тэр. Шокносоо ч гарч амжаагүй байтал дүү буюу одоо хүүн хурч ирээд Ана гэж дуудан ээж өвчгсөн байна гэж хэлнэ. Ээж нь ч айд сандарсаар би өвчгсөн гэж юу гэж бодсоор өрөөлөөгөө ортол үхсэн мэт унтаж байлаа. Унтаж байгаагаас нь харахад түүний биеинд нь Ана буюу охин нь орсон байх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хоёрын маань сүнсэн за эсвэл би энэ хоорондоо солигдчихсан байх нэ. Тэгээд ээжийнхээ бид орсон Ана маань босч ирээд шууд л надад хувилсан новш минь зайлж үзэл гэж авдیں۔ Ээж нь ч би чиний ээж чинь байна. Надтай ийм өнгөр харьцахыг хэн ч ам зөвшөөрөө гэж загнахад бурхан минь ээжтэй ямар адилхан ярьж ийна гэхэд ээж нь харин чи одоо чи биш болцоод байна гэтэл Ана толинд хараад намайг хардаа. Би хөгшөрчгөж би яг л буунхан сахигчиг болчихсон байна гэж авдیں۔ Ээжийнхээ царайг. За тэгэл энэ хоёр маань орилдоод сандралтаад л мөргөлдөж чичнийг үзнэ. Угаасаа ийм амархан бүтчихгүй нь ойлгомжтой штэ тий. Тэгээд яагаад сүнсэн солигдчихсан юм болоо гэж гайхацгаагаад өчигдрийн болсон зөвхөн энэ хоёрт л мэдрэгдсэн газар хөдлөлтийг санах ба хятад имэйл өөрсдийг нь хачин Аз шившлэгээр шивссэн байх гэж бодцоодог. Ямар тааш түр бие биенийхээ өмнөөс ажил сургуультаа яваад үдээс хойш нөгөө зоогийн газартаа очиж асуухаар болдог. Тэднийг Райн хүргэж өгч байх ба энэ хоёр маань бие биенийхээ өмнөөс бие авч явах гэж хөгөөж ирэх нь ойлгомжтой. Сургууль дээрээ ээж охин хоёр өнөөдөр яах талаараа тохиролцоо зогсож байхад нь Жек мотоциклтойгоо хурч ирээд Аанаш түүнийг хараад сандарч ээжигээ түүнтэй дуурахгүй бол би Райнаас салчихна шүү гэжээж ээж нь нэг юм сайн уу Жек гэд өөрийгөө танилцуулдаг. Гэтэл цаашаа явснаа ээж нь Анагийн биеэр түүнд би хичээлдээ анхаарах хэрэгтэй байна. Тэглээч чи надад хөвгтг юм байна. Ямар тааш баярлаа Жейсэн гэд нэрийг нь буруу хэлээд аниатгадаг. Хайрын сайхан краш. Харин ээжийнхээ биеинд орсон Ана маань дүүтэйгээ өмнөх харцдаг шигээ л харьцаж байх ба хичээлдээ буугаад алхачих бацаана гэхэд хүүнч бүр гайхаад гэхдээ дээшлэгтэй хүүхдүүд тааруул яах болж байна гэхэд нь тэгвэл хурдангүү гэж авдیں۔ Ширүүн. Энэ хооронд ээж нь нөгөө өөрийнхөө магтаад байдаг Стейсигээр өлхөөн дээрлэхүүлчихдэг ба Азар Анагийн хоёр найз нь түүнд ирж тусланаа. Харин Ана маань ээжийнхээ сүү залуугийн үнсэлтээс арай хийж болтдیں۔ Тэгснээ түүнтэй "За бай хөвшөөн" гэж байгаа аятаа л харьцахад Райнч бүр гайхаад хоцорноо хөөрхий. Тэгснээ ээжийнхээ картаар эмэгтэй хүнийхээ хэмрийг сэрэгтэн сайхан шопингтоод үсийг нь ч засуулан чихнийхэн дээр хүртэл цоолоод амжчихдаг. Үүний дараа ээжийнхээ өмнөөс ажил дээр нь ирсэн Ана үйлчлүүлэгчийн нэрийг буруу зуруудуудад баллаж өгнөө. Ээжийнхээ хэлснээр та тэгээд юу мэдэрч байна гэх асуултыг дахин тавиад зураг зураал сууж байдгийн заримаас нь бүр айсан байдалтай л харагддаг. Харин энд ээж нь Анагийн хичээл дээр сууж байх ба англи хэлнийх нь халзан багш түүнд нэг л танил санагдана. Багш нь Гамлетийн талаар асуулт асуухад ээж нь ядах юмгүй хариулааддаг. Үүнийг нь харсан хоёр найз нь бүр "Үе ваа" гэсэн арцаар л бие рүүгээ гайхаж харцгаадаг. Ээж нь ч ёстой зөв хариулсандаа гэж бодоод сууж байтал багш нь харин хэтрүүллээ гэд F тавьчдیں۔ Ээж нь ч бүр гайхаад хичээлийн төгсгөлд яагаад өөрт нь F тавьсныг асуутал би л дөнгөчин 50 шүү ухааны юм ярьдгийн. Харин энэ үед ээж нь түүний талаар гинэт санах ба энэ багш нь яаж чижээсэн хариулсан дандаа муу тавиад байсан нь ахлах сургуулийн төгсөлтийн үдшилтэд Анагийн ээжийг буюу одоо бол охиныхоо биеинд ороо зогсож байгаа Тесс Колмоноос хамт явахыг асуухад Тесс харин татгалзчихсан юм бэлээ л дээ. Тэгээд л Халцгаа маань өшөөгөө охиноос нь аваад F тавиад байсан байдаг.
Энэ талаар ч ээж нь хэлээд энийгээ болохгүй бол сургуулийн захиргаанд мэдэгдэн шүү гэж хэлээд анхааруулад яваад өгдөг. Хичээлч тарж өөрийнх нь биеэр машиныг нь унаад ширүүн тавхисаар Ана ирж авахад өөрийнх нь стайлыг дураараа амар өөрчлөлийг хараад угаасаа ээж нь уурлж өглөх нь ойлгомжтой. За тэгээд манай хоёр өнөө хятад хоолны газартаа очоод сүнсэн салхицсан талаар хэлэхэд нөгөө жигмэг өгсөн Эмагийн охин нь ихэндээ мэдэхгүй гэж гүрийсэн ч Ана түүний цохид бэлэн байгааг нь хараад би өөрчилж чадахгүй зөвхөн та хоёр л өөрчилж чадна гэд өчигдрийн өгсөн жигмээс болоод хувь тавилан нь өөрчлөгдсөн бөгөөд хувь тавилан буцаад ирэхэд буцаад хэвэндээ орно гэхээс өөр олигтой зүйл хэлдэггүй. Удалгүй Ана дахиад л ээжийнхээ биеэр дүүгийнхээ эцэг эхийн хуралд явах ёстой болдог ба ээжигээ ийм болсныг хараад дүү нь бүр гайхаад л хоцордог. Дүүгийнхээ багштай нь уулзахад дүү нь өөрийнх нь талаар эссе бичсэн байх ба миний эгч бол хамгийн сайн эгч гэсэн утгатай зүйл биччихсэн байдаг. Хэдийгээр дандаа эгчийгээ өвдөж уурлуулдаг ч гэсэн энэ нь түүнд дургуйтай биш. Харин түүний хайрын лангуиг нь байсныг Ана мэдэж авнаа. Харин энэ хооронд ээж нь сургууль дээр шалгалтанд орох гэж явж байхдаа Стейситэй таарч эвлэрэх гэж хичээхэд нөгөөх нь ч худлаа зөвшөөрөөд шалгалтан дээр хамт сууя гэснээ цаасан дээр бид эргээд найзууд болсонд баяртай байна гэж бичээд дуудаж харуулснаа багшаа тэр надаас хуулаад ийн гэж наадын. Тэгээд гинэнтрээд ээж нь хөөрхий шийтгүүлчихдэгэ. Энэ хооронд Ана маань ээжийнхээ номын нээлтэнд зориулсан шууд нэвтрүүлэгт гинтийн байдлаар оролцох бөгөөд эхэндээ айж сандраад хэцүүхэн байх хэдий ч сүүлдээ асуултууд нь өөрийнхөө сайхан хариулаад тайзыг нь эзэгнээд бүр рок очиг л алж өгдөм байгаа зү. Харин Жэйк Анаг шалгалтаасаа хөөгсныг нь мэдээд нээх хөөрхөн шалгалтын материалыг нь гүйцээж бөглөхтөн тусалдагч ээж нь болохоор материалаа гүйцээчээ зүгээр гараад явчихлгүй өөрийг нь хорлсон Стейсигээс хариугаа авах гээд хариултуудыг нь арилгачдаг. Энэ үйлдэлийг нь Жэйк харчнаа. Шалгалтын материалын өрөөнөөс гарахдаа өөрийнх нь биеэр Ана ярилцлагыг нь боснойлж буйг харсан ээж нь ч түүнийг шийтгэнэ л гэж авна. Харин Жэйк танаа ээж чи ёстой дог юма гэсэн байж байдаг шүү. Тэгээд сургуулиас гараад Жэйк сая Анаг өөр хүний шалгалтын материалыг арилгаж байхыг нь харсан болохоор чи миний боцсноос өөр охин юм байна гэд урам нь хугарсан байдалтай яваад өгдөг. Харин Ана маань ярилцлага дуусгаад Райан болон гэрийнхнийгээ хаяад төрүүлээд явчихсан байх ба нэг ажилтных нь бүр өгцгөн дээр нь гарын үсгээ сайхан зураад өгсөн байдیں۔ Манай хүч тэндээсээ гараад нэг кофе шопт ортол тэнд нь Жэйк ажиллаж байх бөгөөд манай хүнийг хараад таа ч ёстой ярилцлаган дээрээ үзүүлээд өглөө шүү гэж байдаг. Манай хоёр ч яахав тэгээд адилхан төрлийн дуун дуртай байж байгаад нээх хөөрхөн vibe нийлсэн сууж байдیں۔ Эцэст нь чи краштайгаа ярилцаж суух боломж олдсон ч ээжтэйгээ сүнсчин солигдчихсан байх үед гинэт Анаач ээжийнхээ биеэр байгаагаа санаад явах гэхэд Жэйк түүнийг хүргээд өгөө гэдэг. Тэгээд манай хүн бол айгүй жаргалтай атган зүрхний хар тамийнхаа ард нь тааг наалтсан явж байхад нь яг энийг нь Райан харчихдаг. Райан бол одоо Тэсийг ингээд нэг залуугийн ард наалдаад явж гинаа л гэд ботчих штэ тий. Энэ талаараа ч араас нь ирээд асуухад ээж нь Анагийн биеэр гарч ирээд тэр миний найз байгаа юм аа. Би ээжээс түүнийг миний өмнөөс шалгаад өгөөч гэж гуйсан юм л та гэж хэлээд нэг юм аргалдаг. Гэсэн ч Жэйк бүр аль хэдийнэ ээжийнхээ биед байгаа жинхэнэ Анаад маань татагчихсан гэрийнх нь гадаа ирцэн дуулж муулаа зогсож байдгаа хөөрхий. За тэгээд энэ хэд маань хурмын өмнөх оройн зоогондоо ирэх ба энэ хоёр маань гар гараасаа бариад бие солих гэд хичээсэн ч бас л болтгүй. Энэ үед Жэйк бас л дагаад ирцэн дээрээс нь Анагийн хоёр найз нь нөгөө шалгаруултандаа Анаг авч явах гэд ирцгээсэн байдаг. Угаасаа одоо Анагийн биеинд ээж нь байгаа болохоор явахгүй барахгүй гэд байхыг нь Райан харснаа чи энд юугаа игээд байгаа юм бэ? Одоохон шалгаруултандаа яв гэд явуулчихдаг. Араас нь Тэсийг чи явж охиноо дэмжээ би зочдыг аргалж байя гэдэг. Мэдээж ээж нь бол гитар тоглож чадахгүй штэ тий. Тэгээд бүр балраа зогсож байдیں۔ Ядчихт Жэйк ч бас тоглолтыг нь үзгээд ирсэн зогсож байхыг нь ээж нь хараад айч сандраа тайсны хойшоо орчихноо. Ашгүй энэ үед нь Ана ирээд зүгээрээ ээжээ таны гитарыг салгачих. Харин та Rolling Stones-ийн Keith Richards чиг жүжигэл гэж хэлээд гаргачихдаг. Манай хүн ч угаасаа тайсны ард өөрийнхөө соло эсгээ солиоруулж өгд юм байгаа дээ. Аз болоход энэ арга нь амжилттай болоод анзаарахталгүйгээр тоглолтоо дуусгадаг ба шалгаруулалтандааш тэнцсэн байдаг. Ээж нь охиндоо та нарын хөгжим ёстой дог юм аа огтхон ч ядаргаатай чимээ биш байна гэж хэлээд энэ удаад охиноо дэмжин урам өгдөг.
Тэгээд тэд буцаад хормын зоглуугаа явцгаанаа. Тэндээ очиод ээж нь Аннад буцаж хэвэндээ орохоос өнгөрсөн юм шиг байна. Хормыг түр хойшлуулахыг миний өмнөөс Райанд хэлээд өгөөч гэж гуйдаг. Харин Анна мань босч хундагны үг хэлэх ба тэрээр ээжийнхээ өмнөөс хэлж буй мэт боловч өөрийнхөө чин сэтгэлийн үгсийг хэлэх бөгөөд нас барсан аавынх нь орон зайг хинч нүхэж чадахгүй хэдий ч Райан шиг сайн хүний гэр бүлтэй хүлээж авахд бэлэн болсон талаараа ээжигээ ойлгож байгаа талаараа хэлэхэд дахин нэг удаа газар хөдлөлт болноо. Тэдний сүнс байрандаа орох ба яагаад гэвэл энэ удаад тэд бие биенийгээ сайн ойлгодог болцгоосон байлаа. Эцэст нь бүх зүйл хэвэндээ орох ба ээжийнх нь хорин болж Анна ч өөрийнхөө биеэр Краштайгаа ярилцаж буйгаар энэ хөөрхөн кино маань төгсдөг байгаа. Өнөөдрийн ярьсан киноны маань дараагийн анги нэрээ энэ оны 8 сарын 8-нд Freaky Friday гэх нэртэйгээр гарах гэж байгаа юм байлээ. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк сабаа дараарай. За баяртай.